18 төлөөлөгч өгдөлтөй баян зүрх дүүргээ тал байг төлөөлж байгаа иргэдийг үжил бодлоо ихэнхдээ хадаад ингээд хүмүүсээр дайруулаад одоо утгаа олцсон шүү дээ. Энэ дүүрэг эзэнгөөч. Дүүрэг юу юм бэ? Сүүлийн 30 жил Монгол улсыг Монгол ардын нам удирдлаа. Энэ улс орныг ямар байдалтайг та нар хараач. Яагаад энийг өнгөлөөд байгаа болоос. 8 жилийн өмнө дүүргээ хуваах гэж. За нэг төлөөлөгч ихэд дээрээс төлөөлөгч үг хэлэг хүчлүүдээр хангахгүй байна уу? Би ажилтан биш, би иргэн хүн байна. Зохион байгуулалтаар иймэрхүү болооч баян зүрх дүүргийн одоо ирэх хэрэгч Монгол ардын намын нөхдүүдээ төлөөлөгч чадахгүй. Бид нар чадахгүй. Тэрийг бид нар нээцтэй хэвлэлтийн байгууллагаар яриад нийт хэрэгцээ яригдчихсан. Тэр ихийг нь хадахгүй. Бүгдийг оруулахгүй. Яагаад тавдгийг эсэргүүцэж Би бүр гайхаад. Өнөөдөр ингээд хурдтайгаа гэдэг ирэнгүүт ингээд юм зориудаар ингээд илтэд юм хүмүүс ингээд төлхөрөөд бидний одоо үг хэлж хүч бодлоо иргэдийн төлөөлөл гэхэд халдаад байна. Одоо ингээд эндээс турсаар байгаа энэ үст ороод ирчих.